Монгол Ардын намын ээлжид одоо баг хурал бол бас нэлийн одоо өргөн үрэлтэй болсон. Ер нь юу болсон бодит үнэн болвол хамтарсан засгийн газрыг бол дэмжихгүй. Өнөөдөр орон нутагт одоо энэ хамтарсан засгийн газрын үйл ажиллагаа бол үнэхээр одоо явахгүй байна. Өнөөдөр Ардын намын гишүүд бол хамтарсан засгийн газрыг бол сонгоогүй. Монгол Ардын намыг сонгосон. Дангаараа засаг барьяач гэдэг зүйлийг л хэлээд. Тэгээ энэ дээр болохоор миний хувьд Төв аймагаас одоо баг хуралд сонгогдсон төлөөлөгч. За тэгээд манай Төв аймагт бол яг энэ хамтарсан засгийн газрын одоо нөлөөлөл бол үнэхээр харагдахгүй байна гэж миний хувьд харж байгаа. Яагаад тэгэхээр маш олон зүйлүүд манай Төв аймагт одоо засаглалын хямрал бол оруулсан байж байгаа. Хууль бус одоо засаг дарга томилогдсон байж гин. За өнөөдөр үндсэн хуулиар одоо олгогдсон сонгогдох эрхэнд бол ноцтой халдаж одоо энэ сонгуулийн тухай хуулинд нөхөн сонгуул одоо 6 сарын 22-нд болно шүү дээ. Энд манай ганцхан манай аймаг л одоо аймгийн сонгуулийнхаа хороог байгуулаагүй. Ингэж болдгийм үү? Яагаад ингэж энэ хуулийг хүртэл ингэж нарсан намынхаа ингэж хэрэгжүүлэхгүй байгаа юм бэ? Тийм учраас одоо энэ хамтарсан засгийн газар одоо болоод дангаараа яваач л гэдэг зүйлийг бол баг хурлын гишүүд бол бүгдээр бол санал хэлсэн улсууд бол хэлсэн. Тэгээд санал хураалтын дүн гарсан одоо 60 гаруй % нь бол одоо дэмжихгүй л гэдэг шийдвэр гарсан. Ингээд цаашаа үргэлжлэх боломжгүй болох юм бол одоо миний бие бол ажиллаа өгөхөд бэлэн байна л гэж хэлсэн шүү дээ. Гэхдээ тэрийг тэнд баг хурал суужсэн бүх хүмүүс сонссон шүү дээ. Энэ бол одоо би одоо худлаа мэрээгүй. Тэнд бүх хүмүүс сонссон. Тэгээд тэр хамтарсан засгийн газраа одоо гарвал би одоо ажиллаа өгнө. Тийм дээрэс нь одоо ингээд нийгэмд үүсээд байгаа нөгөө орлогоо нотол гэдэг ийм асуудлууд үүсээд бас тэр тал дээр бас өөрийнхөө байр суурийг бас намын дарга бол тавьсан. Бэрээ хүртэл одоо тий хөл хүндтэй болсон одоо өөрөө өвөө болох гэж юм тий гэл ингээд бас одоо сэтгэлийнхаа үгийг бол хэлээд өлмөс туслуулсан ч удаа болсон шүү дээ. Энэ бол үнэн шүү дээ.